Сайн байцгаана уу? Toki News эхэлж байна. Toki News-ээр бид та бүхэндээ Toki app-тай холбоотой шинэ мэдээллүүдийг хүргэх болно. Ингээд энэ 9 дугаар сард Toki app дээр юу болох талаар та бүхэндээ хүргэе. Эхний мэдээ. 9 дугаар сар гэхээр хүн болгоны хувьд шууд жилийн шинжилгээд ягаад ч юм бүх юм шинээр эхлэх гэж байгаа юм шиг санагддаг тийм. Тэгвэл бид энэ сард үйлчилгээний стандарт, ая тух, найрсаг байдлаараа дэлхийд тэргүүлэгч олон улсын сүлжээ дэлгүүр болох GS25-тай хамтран ёстой хэрэгтэй урамшуултыг зарлаж байна. За энэ ямар учиртай вэ гэвэл та GS25-ын бүх салбараар үйлчлүүлэхдээ эхний худалдаа авалтаасаа 9 сарыг дуустал 10% кэшбэк цуглуулах боломжтой. Харин дараагийн худалдаа авалтаасаа эхлээд он дуустал 1.5% кэшбэкийг цуглуулах боломжтой. Тэгээд нэрээ кэшбэк гэснээс та дэс нэг юм асууж 100% кэшбэк гэж юу сонсч ирсэн үү? Үнэхээр 100% кэшбэк гэж байх боломжтой юу? За энэ бол Toki app-ийн цаашин үйлчилгээ болох Toki Power түрээсийн Power банкны үйлчилгээ юм. Бид хэрэглэгч та бүхнийгээ утас нь үргэж цэнэгтэй 50 амгалан байгаасаа гэсэндээ Улаанбаатар хотын 1000 байршил 9000 Power банкыг амжилттай байршуулж дуустаа. Одоо та бүхэн цэнэглэгчээ гэртээ орхиод гарсан үедээ, гадуур яаралтай ажилтаа цэнэгчин дуусгаж байгаа үедээ танаа зовх зүйлгүй хүссэн газраасаа Toki Power-аар цэнэглээрэй. Toki Power нь бусад түрээсийн Power банкуудтай харьцуулахад 40% хурдан цэнгэлдэг гэдгийг дэлхийн одоо орон судлаачид тогтоосон байна. Гэхдээ энэ ямар ч гэсэн үнэн шүү. Бусад түрээсийн Power банкудаас таны урт төхөөрөмжийг 40% хурдан цэнгэлдэг. Тэгээд түрүү хэлсэн 100% кэшбэкийн тухайд гэх юм бол Toki app-аар Power банкаа түрээслээд 9 сарын 16-ны хүртэл 100% кэшбэк цуглуулах боломжтой. За тэгээд кэшбэктэй холбоотой өөр зөндөө олон урамшуулал 9 сард зарлагдсан байна. Эдгээрийн нэг нь бол Toki app-аар хоол олон уух зүйлсээ опшн давхартаа хүргүүлэх боломжтойг манайхан бол хэдийн мэдсэн. Ингээд 9 сарын 16-ныг дуустал тэгвэл офисын давхартаа идэж уух юм хүргүүлээд 10% кэшбэк авах боломжтой. За бидний үргэх дараагийн мэдээ. Цаан чин Монгол улсад 3 жолооч тутмын нэг нь Toki app ашигладаг гэж юм. Та арай нөгөө үлдсэн хоёрын нэг юм биш үү? За тийм байсан чи яах вэ? Toki app-та машина бүртгүүлээд 9 сарын 22-ныг дуустал зогсоолын төлбөрөөр төлсөн эхний удаагийн төлөлтөөсөө 50% кэшбэкээ цуглуулаарай. Харин дараагийн удаа зогсоолын төлбөр төлөх бүртээ энэ оныг дуустал 10% кэшбэк цуглуулах боломжтой. Тэгээд энэ оныг дуустал гэснээс энэ оныг дуустал Unitel-ийн нэгж датагаа Toki app-аас хамгийн хялбараар аваад мөн л адилхан 10% кэшбэкийг он дуустал авах боломжтой шүү. Нэрээ нэг зүйл хэлхээ мартсан байна. Та бүхэн кэшбэкээ цуглуулахдаа Toki app-ийн үндсэн данс болох Toki дансаар үйлчлэгээний тооцоогоо хийх ёстой шүү. Хэрвээ өөр төлбөрийн сонголтоор төлбөрөөдлөх юм бол кэшбэк авах боломжгүй анхаараарай. Ингээд Toki News-ийн хамгийн ихний дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн шинэ дугаараар илүү олон гоё мэдээтэй бас олон урамшуулалтай эргээд уулзлаа. Баяртай. Бас Toki News